Аяны шавууд нислээ, алтан авч хийслээ. 9 сар сүр сар гэл өнгөрвөө. Цэнэ хэлвэ. Abracadabra. Хай ярдгасаар за хідүүлээ энэ сар уурч тастаа думалзуулаад өгөн заяа. Хаста мод ихтэй тэрч өгнө заяа. Энэ сар бол мод тарих сар. Гэртээ хорогдолгүй гигэлцэж гойголзаад байлгүй гараад ирээ минь. Мод тарьяа хөө. За ийм нэзээ бол та их хаттай хүн байна. Иймээс хов шүү дээ. Ховрын бараа шүү дээ. За цаа чинь бас нэг юм байна. Одоо ихтүүд мод тарьдаг залууч гэж хоорогдог болсон гэж байгаа штэ. Бүр байгаль орчны мэдлэгтэй бол бүр дуустас. За яг цэний нэг хідэн шипилж үгээ зэ. Чи яг мос мод чиг юм аа. Гээл тэгээд нөгөө хижээс нэтрээ ингэнгүүд нь шууд мос мод чи гоё юм атахгүй юу? Чи яг мос шиг. Нөгөө хижээснээр хичээск мицэск болгоно ш пауз уулгүй шууд мос дэлгэрэх цагаар чамтайгаан би гэд бас дуу байна. Би бас ирээ өдөж болж байна. Намар тарьсан мод хавар гэхэд нэхэлдэн штэ. Энийг бас ашиглаж болж байна. Хавар хоёулаа хамтдаа нэхэгаа харъя. Тэгээд удахгүй хүүхдээ харъя. Юу? Өөр цаан чинь цахимаар мод захиалаад модоо тариулаад нэрсэн бичүүлээд түүнийгээ хянуулаад эргэж тойроод байж бас болдог болсон байна. Гаягаад. За нэг бас санаа байна зөө. Үн чика санаа. Би тамхинаас гарна. 5 жил 10 сая гаруй төгрөгөөр тамхи татлаа. За энэ мөнгөөрөө би жимсний мод тарина. 4-5 жилийн дараа 15-аас 18 сая төгрөг болгоод хуримтлуучин гэвэл бас юк ямар алсын хараад мундаг залуу вэ гэл уяраас гişтэй. Гэх мэтлэн судлаад ойлгоод мод тарьвал их дэлхийдээ мөрөөлдэн гэж байгаа. Одоо бас нэг насны буян гэж байгаа. Энэ цагт мод тарих мод биш зөв үлгэр дуурайлал үүрэг болсон гэж байгаа. Зям одоо тариад дараад урагшаа залуусаа. Тэд нар явлаа.